надар таслахч байх энэ гişүүд ч байхгүй юм шүү дээ. Итгэв юм байна. Энэ сайн зэрэг гişүүд одоо нөгөө нэг орон сууц худалдан борлуулалттай холбогдсон 2 үеийн татваргээд Батхуу гэдэг нэг хуульчныг санал гаргаад 100 гаруй мянган гар үсгт одоо манай ажлын хэсэг юм уу их хурлаас ийм л хариу өгөх гэж байгаа юм уу? Би одоо энэ цаасыг хэлж байгаа. Сайн зэрэг энэ цаасыг хэлж байгаа. Ийм л хариу өгөх гэж байгаа юм уу те? Одоо ер нь нэг сонин байдлын үүсчлээд нэг иргэдээс нэг санал манал авна гэж нэг баахан шуугуулаад би одоо 3 кейс ярих гэж байгаа. Нэгдүгээрт нь энэ Зандан шатрын хурлын дарга байхдаа нэг нөөтийн 5% бол 2% 5 болгон чөлөө нэг юм яриад тэгээ жон хуурал юу ч биш болоо хаялаа. За энэ Баатар нөхөр нэг машины татвар 3 дахин нэмснийг баас жон хууруулж бараг жил болгож байгаа л буцаагаад нэг баахан урт өгүүлбэртэй нэг ийм цаас шидсэн. Одоо энэ дээр бас ингээд нэг цаас шидээл орхиод байдаг их буруу бидний төрийн байгууллага улсын хурл одоо их буруу жишг рүү яваад байна. Иргэдийг баахан гошгоруулж баахан саналууд авчиад буцаагаад засгийн газарт нэг чиглэл маягийн ийм олон хуудас цаас өгөөд энэ тэгээ бас хизээ буцаж орж ирж ажил хэрэг болох юм ийм ойлгомжгүй байна л да. Тэгэхээр энийг жахан анхаарад би та нарын засгийн газар чиглэл болгох тогтоолыг харж ийн л дээ. Энэ дотор чинь нэг л их баах юм битчих. Би энэ хилцүүлгийн явцад маргааны явцад бол бас юу ойлгоод байгаа вэ гэхээр энэнийг 2% татварыг хүчингү болгочвол за энэнийг худалдан борлуулдаг байнгын одоо үйл ажиллагааны янз бүрийн хийдэг хүмүүстэр бас хожил үүснэ гэдэг иймэрхүү юм яригдээд байгаа. Тиймэрхүү байж магадгүй. Тэгэхээр энэ дээр одоо бичиж байгаа шиг орон иргэн анхудаа орон сууц худалдан авах хөмчлөх гэдэг энэ минийг ингээд цэгцлэнэ гэдэг ингээд хайчдаг байхгүй. Одоо манайх энэ бол жилийн дараа ч юм орж ирэхгүй айгуул. Тэгэхээр иргэдийн тавьсан саналд ийм байдлаар хариу өгөөд байдаг энэ муу жишгийг арилгаж болохгүй мó сайн зориг гишүүн та залуу хүн ажлын хэсэг ахалж байгаа юм чинь энэнийг дахиж яахын янзлаад тэгээд тодорхой юм хэлмээр байна шүү дээ. Төдний дотор энэ асуудлыг шийдэж орж ирэх. Эсвэл иргэдээс ингээд асуудал тавиад энийг нь авч хэлцгээр болцсон тохиолдолд шуурхай ажлын хэсэг гаргаад одоо таны бичээд байгаа энэ шийдлийн зарим шийдлийг нь шийдэж орж ирээд за 2% татварыг хүчингү болгох юм нөхцөл байхгүй учраас энийг ингээ гээд ийм За нэг минут нэмж авах уу? Дараа нь за 1 минут нэмж өгье алтай гişэнд. Ийм конструктив байдлаар улсын хурл иргэдийн санал хүслэнд хандмаар байна л да. Би жаахан харамсаад байна. Би тэр 3 дахин автомашины татвар нэмсэн юм дээр бас хэлсэн шүү дээ. Одоо тэгэл алгуулсан тэр чинь. Тэгэхээр энэ татварын энэ сайн зургаас гишүүнээс гадна энэ та нар маань одоо яг ямар зовлон учирчаад энийг ингээд уртцаас болгон хувиргаад байгаа юм бэ? Энэ бол одоо их хурл ажиллаа хийхгүй байна. Сохор дүлийн их хурл юм шиг харагдаж байна. Асуудал таны энэ саяхан уншсан юм чинь бид нарт тараагдаагүй. Энэ дотор маш их буруу гүйлэр явж байна. Төсвийн орлого тасрах гэдэг учраас энэ асуудал ярихгүй гэсэн утгатай. Ер нь бид нар төсвийн орлого бүрдүүлэгчийн зорилго юм уу? Ард иргэдийнхээ амжиргаанд одоо дарамт учруулад байгаа тэр их олон татвар, тэр их олон хураамж нийгмийн даатгал элдвээ юм янзлах чинь зөв юм уу? Концепц чинь хүртэл ингээд буруу боллоо шүү дээ. Тэгэл юм болохоор иргэн буруутай. За сайн зэрэг шүү хариулъя. За алтууийг дарга ярьж байгаа зөвөө. Би тантай санал нэг байна. За яг энэ анхны нөгөө нийтийн өргөлийг гаргасан хүн маань ингээ гаргацсан юм бэл. Үл хөдлөхөөрөнд борлуулахад төлдөг 2% татварыг хүчингү болгох шаардлагатай байна. Хүмүүс байр орон сууцаа авахдаа их хвчлэн зээлээр авдаг. Зээлийн хүү төлбөр төлөхдөө өөрийн цалин орлого татварын төлсөн мөнгөөр төлдөг. Мөн байр орон сууц нь хүний анхдагч хэрэгцээ. Дэлхийн бус орнууд амьдарч байгаа байшин байр орон сууцаа зарахад татвар төлдөггүй. Учир нь энэ ашиг орлого бизнес олох зорилго бишээ. Иймд 2% татварыг зутлах шаардлагатай гэд Батхуу өөрөө хэлдэг ажлын хэсгээр энэ санаагаа хэлж байгаа. Гэтэл цаана энэ 20 хувийн орлого албан татварын 21-2-ын нэгийг хүчингү болохоор бусад үл хөдлөхөрөнгүүд нь яах вэ гэдэг асуудал нь дараа орхигчээд байгаа.
олон орон сууцтай буюу энийг яг ашиг олох зорилгоор буюу нөгөө чэнжүүд гэдэг зүйлүүд хамрагдвал яах вэ гэдэг асуудал байна. За газрыг одоо зориултын бусаар ашиглаад тус хамгаалалтаа газар нутагтэр орон сууцуд бариа зараад байгаа үйл ажиллагаа яах вэ гэдэг асуудал байна. Тэгэхээр энэ бүх ингээд зүйлүүд нь бас орж ирэх гээд байгаа учраас энийг зайлшгүй бас судлах шаардлага буюу энэ өргөн хүрээнд авч үзсэн. За дээрэс нь татварын бодлогын үед уралдуулаад төсөвдөр буюу орон нутгийн төсөвдөр ийм одоо татвар 115 тэрбумаар буурах зүгээр эрсдэл байна гэдэг би зүгээр дүгнэлтэндээ оруулсан болохоос биш. Одоо ингэж буурах гэдэг учраас татгалзаж гин гэж юусоо яриаггүй. За мөнгө угах санхүүжилтийн эрсдлээс бас ийм байна. За дээрээс нь яг хөрөнгөний зах зээлийн одоо эрсдлүүд ийм байна гэдэг зүйлийг бол бүх талаас нь судалсан гэдэг зүйлийг л санал дүгнэлтэд уншсан. За эцсийн шийдвэр дээр юу гэхээр анхны болоод ипотекийн зээлээр авж байгаа энэ орон сууцны борлуулсан тохиолдолд татвараас хөнгөлж чөлөөлөх асуудлын шийд бусад үйл хөрөнгүүдээр борлуулвал хамаагүй шүү. Ялангуяа тэр офисын барилгач байд юм уу? Бусад. За дээрэс нь энэ татварын байгууллага, улсын мөртгөлийн байгууллага, натраатууд мэдээлэл солилцох харилцсан сангүй зөрүүтэй байна. Real time биш. Энэ асуудлаа шийдээ. Дээрэс нь яг бусад үйл хөрөнгүүдээр бас авч болно. Орон сууцнаас бусад тэр офис дээр 2% татвар авахгүй тэгэхээр хөрөнгөний үнэлгээний маргаан гараад байгаа юм байна. Хөрөнгийг яаж үнэлэх вэ гэдэг. Энэ асуудлаа маш одоо олон улсын жишгт нийцүүлээд иргэдэд ээлтэй байдлаар шийдэж орж ирээ гэдэг зүйлийг хугацаатай оруулж ирж өгч албан ёстой. 4 сарын 1-ний дотор. Тэгээд таны шүүмжлээд байгаа зүйл дээр би нөгөө дэгийн үйлэл барьж байгаа дарга. Биднэрт улсын хурлын чуулганы дэгийн үйлээр нийтийн ийм өргөдөл гараад ирэх юм бол 5 хөлбөр л байна. 5 хөлбөрийн нэг нь засгийн газар чиглэх хуулийн төсөл санаачлагаар. Хоёр дахь хөлбөр нь болохоор хууль тогтоолын хэрэгжилтийг хангуулах, зөрчлийг арилгуулах асуудлаар засгийн газар холбох бусад байгуул чиглэх. Тэгэхээр одоогоор хууль тогтоомжийг хэрэгжүүл зөрчлийг арилгах гэдэг тохиолдол энэ дээр үүсэх байгаа шүү дээ. За нэгдүгээр тийм ба. Гурав дахь хөлбөр нь байнгын орооны эрхлэх асуудлын хүрээнд хян шалгалт явуулах. Ийм тохиолдлоос үүсэхгүй. Дөрөв дахь хөлбөр нь вөхөр Монгол Улсын их хурлын тухай хуулийн 13-1 заасны дагуу дахиад ажлын хэсэг гаргаж хуулийн төсөл боловсруулах санал гаргах. Тэрнээс биш би дангаараа бас шийдэ явчихгүй юм байна. Тэгэхээр зэрэг санал гаргахаар хууль тогтоомжийн дагуу доотлон дахиад 90 хоног санал аавны энэ төргээ процессууд ажиллаад үүсчихэж байгаа. Тэгэхээр ийм нөхцөл байгаа. 5 дахь нь болохоор олон нийтийн хилцүүлэг буюу нийтийн сонсол зохион болох. Тэгэхээр энэ хуулбар 5 хуулбараас хамгийн одоо боломжтой дөрвөн шуурхай шийдэх буюу засгийн газар татварын багц хуулийг өргөн барих гэж байгаа. Энүүнтэйгээ нэгтгэхэд яаралтай оруулаад эсвэл бие даасан байдлаар үзэл баримтлалыг нь хууль тогтоомжийн хуулийн дагуу тодруулаад яаралтай оруулж ирээч гэдэг зүйлийг л энэ улсын хурлын тогтоолоор 4 сарын 1-ний дотор гэж хугацаатай өргөжүүлж өгч байгаа. Та басны бүтнээр нь харуул. Тэгээ бидэд бол тал талынхаа материалуудыг авч үзлээ. Энэ улсын хурлын ажлын хэсгийн бүрэлдэхүүнд засгийн газрын байгууллагаас гадна санхүүгийн зохицуулахаараа нийтийн эрх зүй этгээдтэй буюу натраатын танхим хүртэл орж ирсэн. Энийний цаана одоо янз бүрийн тэр эрсдлүүдийг нь хаасан. Гэхдээ иргэдтэй ээлтэй. Ялангуяа өргөдөл гаргаж батгүйгээ хилээд байгаа. Ипотекийн зээлээр аваад байгаа бол анхны орон сууцаа зарж байгаа хүмүүсээс 2% татвар авч байгааг болиулъя гэдэг үндсэн концепцийг хадгалаад бусад харин үйл хөдлөл хөрөнгүүд дээр яах вэ гэдэг асуудлыг ярьж байгаа. Гишүүд маань бас газар зүйн байршлын хувьд бас анхаараач гэсэн төвлөрөл их байгаа газар. За 1 минут нэмж өгье сайн зэрэг шүнд. Далаанбаатар гишүүн маань хэлээд байгаа. Улаанбаатар хотод бол жишээ нь ийм татвар энэ дэмжлэг үзүүлэх шаардлагагүй. Ялангуяа аслагдсан одоо захын 3 дүрэгтэй үзүүл 21 аймгийн төвөдтэй үзүүл. Ерөөсөө ийм зүйлийг жишээ нэг ярьж байгаа. Тэгээ бидэд гишүүдийнхээ ажлын хэсэгт ажилласан гишүүдийнхээ санаал за энэ цуглуулсан материалын дагуу өргөдөл гаргачийн анхны санааг алдагдуулахгүйгээр гэхдээ энэ асуудлыг яг бүрэн цогц байдлаар нэг шийдэхээр 20 туйлын асуудлыг хөндөж байгаа. Тэгээ бидэд бас урьдчилан байдлаар бүх зүйлүүдийг судлаад одоо ингээд засгийн газрын ажлын хэсэгт өгсөн энийг яралтай хууль тогтоомжийн хуулийн дагуу яралтай оруулж ирээч гэдэг улсын хурлын чуулганы уралдааны дэгийн үйлд байгаа биднэрт олгогдсон бүрийн эрхийнхээ өрөөнд л санал дүгэлтэй гаргаж байгаа алт үед байгаа. Тэрнээс биш асуудлыг хаяа гэдэг ч юм уу нэг юм зайлсхийгээд байгаа тал байхгүй шүү гэдэг та бас зөөр ойлгоорой. Тодруулах.